Од өндөр суух тавтай морил бий болготлогч инх бат. Бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шин дугаараа хүрэхээр хөтлөгч ганц өх бэлэн болсон байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107-ос төлгөний Од өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг өв соёл уламжлалаа дээдлэгч оюу толгой болон аюулгүй байдлын төлөө хамтдаа авираатай Forward Motors ивенттгч байна. Өдрийн мэнд гаашаа. За өдрийн мэнд хүргье. За өнөөдөр хэдүүлээ гарчгнаас харагдаж байгаа бах. Халахын хүчит авраг, Хадбаатар аврагын талаар ярих чинь. За нүн чих хүлээлээ дээ энэ дугаарыг те. За ингээд эхний хэсгээр би зөвхөн тухайн хүний талаар хүмүүс гоё ярьцсан дурсамжууд их байдаг те. Тэр хүний талаар дуусж байна гэдэг чинь тэр хүн олондоо гоё хүндтэй ч юм уу, хайрлагдсан ч юм уу, тэр хүн байнга тийм санагдсан, үлдсэн байна те. Тийм учраас гоё дурсамжууд үлдээсэн байдаг. За манай дархан авраг, мөнхөд аврагын дурсамж. Хадаа хүзүүндээ тэнхээгүй гэхүдэ гэж байгаа. Тэгээ инээдтэй л дээ. Ер нь бол 240 кг-ийн штангийг биен дээрээ тавиад сууж босоход дураараа л сууж босно. Модыг газрын дээрээс нь дайрах юм бол булга дайраал явчихна гэж ярьж исэн байгаа. За дархан авраг, цэрэн дотох авраг. За цэрэн дотох аврагын хувьд ингэж байгаа. Хадаа бит хоёр бол маш олон барилдсан хоорондоо. Нэг оны цэргүүд, нэг онд бас начин болж исэн. Бит хоёр одоо хоорондоо тийм өстэй яваагүй. Би Хадбаатартай их хайртай, Хадбаатар маань ч надад хайртай. Даанч гинэн цайлган. Чи ер нь тийм насны хүн одоо ийм гинэн байж болохгүй гэдэг ч юм уу ингээд өөрт нь хэлдэг байсан. Гэтэл ер нь л бас гинэн зан байд арилддаг те гинэн ийм хүн. Одоо бодоход Хадбаатар ягарахгүй сайхан хүн байж. Жингээр тэр үед чинь тийм жинтэй хүн байхгүй болохоор их содон байсан бусдаасаа. Ер нь бол тийм нэг хөнгөн атлетикийн хүн байсан болохоор нөгөө уян хатан чанар нь бол ерөөсө хүүхэд байхасаа л өөртөө тогтцсон юм шиг байл. Тэгэхээр унаа нь хол болчихж байгаа гэж түүний талаар дурссан. Хадаа аваргыг ерөөсө цочоож болдгоо. Цочхоор аваад идчихдэг. Зөөлхөн шиг очиж байгаа л тэгэл айтаахан шиг барьж аваад барилдахгүй бол ер нь болдгоо гэж энэ хүн дурссан байна. За улсын хацаг чойдрын өвгөн хүү гэж хүн байгаа. Энэ хүн болохоор хажуу талаас нь ч юм уу эсвэл ардаас нь гинт хүн гараад исэн тохиолдолд ер нь өөрөх дургу их зожимтгоо гэж Хадбаатар авраг. Шалтгаан нь өөрөө хөнгөн атлетикийн тамирчин байхдаа зээрэнцэг, бөөрөнцөг шиддэг техниктэй холбоотой. Яаж байгаа гэхээр зээрэнцэг бол одоо эндээс түлхдэг шүү дээ. Ингээд бөөрөнцөг одоо яадаг ч одоо эргүүлж байгаа ч юм уу тий. Зээрэнцэг чинь ингэдэг, бөөрөнцөг чинь тий ингэдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо ингэсээр хагаад одоо энэ сугны булчин гэдэг юм уу тий. Энд тал нь ийм их одоо багаасаа тогтцсон хүчтэй ийм юм уу да. Тэгээд нөгөө нэг талд нь гараа хажуугаас нь бариад авах юм бол ингэж бариад шидчихдэг. Араас нь орох юм бол цочоол зүгээр ингээл аваад шидчихдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү техник их багаас нь суудсан. Тийм болохоор хажуугаас цочмог дайрсан юм уу араасаа дайрсан хүнийг аваад шидчихдэг тийм талтай гэж энэ хүн дуусч байгаа. Цагаан сарын барилдаанд Баян мөнх аврагт өцөө түрүүнд үлдсэн байсан гинэ. Тэгээ Баян мөнх авраг ард нь гацсан ингээд. Тэгсэн чи багш нь "Гөө чи унлааштай хөдлөөч" гэл нэг Хадбаатар авраг орилсон юм байл. Тэгсэн чи манай хүн сандраал нэг хараад Баян мөнхийг ингээд нэг өрөөсөн гараа гэж байгаа байхгүй. Ингиж бариад ингээ хийц юм уу хараг. Тэгээд цагаан сарын барилдаанд төрүүлсэн гэж байгаа. Тэр үед явахаар нөгөө Авхиа сайд гэж байгаа юм л да. Энэ хүн болохоор Батлан хамгаалгын яамны сайд байсан юм байна. Тэгээд Авхиа гэдэг энэ хүн маань болохоор одоо нөгөө Батын дорж гэдэг байгаа Бүгд найрамдах Монгол Хот улсын цор ганц армийн генерал хүн байгаа шүү дээ. Энэ хүний туслах байж явж байгаад тэгээд бас яг энэ хүнийхээ орой залгаад буюу Батлан хамгаалгын яамны сайд болдгийг. Тэгээ энэ хүн дээр нөгөө Авхиа сайд дээр гүйж ичээд нөгөө чинь тэгснийхаа дараа нөхөр генералд байлдагч Хадбаатар тушаал биелүүллээ гэж илтгэжсэн гэж байгаа. Тэгэхээр тушаалаар төрүүлэх ёстой байсан байх нь тэ. За дараад нь энэ цэргийн начин тэгшээ гэж хүн байгаа. Өөрөөх онгоо ярьдаг ийм хүн гэдэг. За энэ хүн болохоор алдар нийгэмлэгээс өвгөнхүү багш маань өдөрт 2 цэрэг гаргаад Хадбаатарыг харгалзуулдаг. Нэг удаа улсын начин Дармаа Базар гэж хүн Хадбаатарыг харгалзах болсон гэж байгаа байхгүй. Харгалзсан гэж байнга харж яадаг юм 2 цэрэг гэсэн байхгүй. Тэгсэн чинь аврагыг харж байгаа нөгөө нөхөр чинь алдчихсан гинэ Хадбаатар аврагыг. За тэгэл нөгөө баларсан гээл багштай очиод яана аврагыг алдчихлаа гэж хэлсэн гэсэн. Гэсэн чи өвгөнхөө багш нь тэгж ингэж байгаа. За яах вэ та нар хариуцлагагүй болсоод байна те. Гэт өөрөө хайгаад явсан гэнэ. Гэсэн нөгөө нэг хайж исэн чинь хүн амтаа сонссон бол та Ленин клубын тэр хавцаа байна гэж сонссон гинэ багш нь. Тэгээд нөгөөдгөө олж авах гээд очисон байгаа. Тэгсэн чи нөгөө Хадбаатар аврагч автобусын бодлоо зогсож ийн гинэ. Тэгсэн чи багш нь харснаа. Мөн байна гэл. Тэгсэн чи нөгөөд чи багшигаа харснаа. Замын хажуудлын гэрлэн шонгийн араар орд нуугч ийн гинэ. Өөрөө бүр ямар том хүн бэлээ те. Тэгээ шонгийн ард руу нуугч ийн гэдэг. Тэгээд гол нь ингээ шонгийн ард руу орсон чи нүүрэл ингээд араар нь ороод байгаа шүү дээ. Бэйн ингээд ил гараад байна шүү дээ те. Тийм одоо нөгөө нэг юм гинэн гэх юм уу хөөргөн хүүхдэрэг гэх юм нэг иймэрхүү. Тэгээ нөгөө манайхан бас олон ч одоо яриан эндээс дурсам дээрээ зураг мөрөг нь харж ирсэн баг.
түүнийг нэг юм сайн найзтай гэж яриад байдаг хадуутар аврагыг. Өөрөө болохоор манай хүн ч нэлээн юм том биетэй, жинтэй те ийм авраг. Мэдээж хадуутар авраг гэх юм бол одоо бүх энэ талаас ч гэсэн ирчүүд дундаа бол хүндлэх нь ойлгомжтой. А түүний найзалж байгаа нөхөр нь бол те өөрөөс нь хамаагүй бие жижигтэй бадарч гэдэг ийм ахгүй байгаа. За тэгсэн чинь энэ хоёрын нөхөрлөлийг хүмүүс их ярьдаг. Хүмүүс яг хуу тэр найзыг нь Бацаан бадарч гэдэг, Тарвган бадарч гэж янз янзаар хэлдэг гинэ. Энэ хоёр маань салахгүй сайхан найзалдаг. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь нэг удаа манай Баянгол ресторанд ууж идцгээжэлтэй хоёлаа. Тэгсэн нөгөө бадарч нь агсан тавьж гинэ. Хүүшээ байж байгаарай. Тий. Зургийг гараад ирлээ. Тэгээ нөгөө нөхөр нь найз тагсан тавьж гинэ. Хадуутараагаа тагсан тавьж гинэ гэж. Тэгэл тэгсэн гэж нөгөө хадааруугаа орилол. Би чамайг өстө зодон модон өстө өрн таран хийшүү мишүү гэл нөгөө чагсан тавал болгоо байж гинэ. Тэгсэн нөгөө ресторанын хүмүүс нь цагтаад дууддаг юм байгаас те. Энд нэг хоёр хүн зодолтоод ингээ муудалцаа болохгүй байна. Нэг нь хадуутараа аварга байна. Нөгөөд нь юм жижигхэн хүн байна. Тэгээ нөгөө цагдаагийнх нь ирээл дуудлагаар ирээл салах гал тэгсэн чинь нөгөө хадуутараа аварга нөгөө найзыгаа өргөж аваад ингээ сугандаа ингээ хавчилсан гэж. Тэгсэн нөгөөд нь дийлдэхгүй нэ гэж шээ. Хөл гарна гоцолцоод энэ чинь ерөөсөө ийм л хөөхөн ийм яриануудыг их яригддаг. За тэгсэн чинь энэ хоёр хүний талаас дахиад нэг яриа гэх юм бол хөдөө болтой гэдэг байгаа байхгүй. Нэг наадан болж ийн. Тэгээ наадан дээр очиод манай хадуутар авах барилдах гад. Тэгсэн чинь нөгөө аманд нь гарах хүн олдохгүй. Тэгсэн чинь нөгөө бадарчигаа бүртгүүлээд найзыгаа бүртгүүлээд тэгээ өөртөөгөө оноолт тааруулаад барилж гинэ. За ингээ барилдсан чинь нөгөө хадуутар авах тэгээ найз нь гараад иж шүү дээ. Ингээ тиймээ ямаа шиг хоёр юм байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээ барилдах гад болохгүй нөгөө хадаа аврагч гэсэн те ингэж байгаа духан дээр дарж байгаа ингээ түлхээд унгаацсан гинэ. Тэгээд авчихгүй юу. Тэгээ ороод ирсэн нөгөө бадарч нь бөө гэж. Чи мод духан дээр тааж намайг унгаах тий хад ялны өмнө. Чи ядаж эвтэйхэн хөлд ороод намайг унгаахгүй яасыг гэдэг шүү дээ. Тэгээ хатаа авраг манд найзынхаа хөл рүү орж унгаах гинэ. Бас. Гэх мэтчлэн ийм хөөрхөн ярианууд энэ хүмүүсийн талаар бидэнд үлдсэн байдаг. За түүний бэр тинкэний талаар бас хэд хэдэн дурсамж байгаа. Нэг шүн зайсангийн эргүүл хяналтын ийм дарга гэдэг юм уу те эргүүлийн хяналтын дарга гэдэг юм. Энэ хүн орж ирээд галзуухны хүнс ачиж явж исэн машин энэ хажуугын талд цасан суучлаа гэдэг. Алив хадаа аврагыг дууд гэдгсэн гинэ. Тэгэл хадаа аврагыг хайсаар хагаад хүмүүс олж чичвал. Тэгээ ингээд боллоо та нэг өрөөд ирээч гэдгсэн бол. Тэгсэн нэг хадаа аврагч яваад очисон чинь нэрэ зээл 130 машин цасанд нэлээд гүн суудсан байсан гэж. Тэгээ энийг болохоор хажууд нь харсан хүмүүс л одоо ярьсан бол тоо. Тэгсэн нэг хадаа аврагч за алив гэд 1 2-ын 3 и гэл түлхээд ингээд нэг талаас нь ингэж мөрлөж жагаад нөгөө нэг зээл 130 машиныг одоо ямар цантар цагснаас гаргаж ийсэн гэж хүмүүс дурсамж болгонж үлдээж ярьж үлдээсэн байгаа шүү. За дараагийнх нь гэх юм бол хадаа аврагын хувьд бол ажилдаа маш хичээнгүй, маш сайн ажилдаг. Ажлаа ахиулж ийж яг нөгөө нэг одоо аавын сууж исэн. Ажлаа сайн хийгээд маш сайн нэгт хийгээд ингэх юм бол нөгөө нэг гарах хоногоос нь ингээ багсах юм да гэж бодоод ингэж айгүй юм яхууцддаг байсан. За жишээ нь одоо нөгөө бид нэр бас мэдэх нэг мэдгэл баг нэг аавын цээж гэдэг машин байдаг байсан санаж байна. За тэр нэг аавын цээж гэдэг машины чинь банк ба штэ бензин банк. Одоо хэдийн ч банк байдаг. Тэр банкыг нь таллаад зүсцсэн юм. Нэг юм одоо зүсгэрч нэг юм савшгил юм болно шүү дээ. Тэрийг болохоор манай хүр зулгаад ингээд янслаад авцсан. Тэгээ галт тэрэгнээс нэг нүүрс ачдаг. Галт тэрэг нүүрс ачдаг ч үлээ болгодог ч үлээ ийм ажил хийдэг. Тэгээ тийм том хүрзийг нь хадаа аврагаас өөр хүн өргөж даахгүй дийлэхгүй тэрүүгээр юм хийж чадахгүй. Чадал муудаахан одоо хоригдож байгаа хүн бол тэр хүрзээр нүүрс ингэж хутгаж ачих буулгах нь байтугай тий. Өөрөө бүр дарагдаад өгчөд хэмжээний. Ер нь л тийм хүнд байсан гэдэг. Ямар сандал нөгөө нэг хамт одоо тэнд байсан одоо хоригдлууд нь гэх юм уу тий. Энэ хадаа мэтийн бялгахж байгаа энэ улсуудаас болоод бид нар бүр ажиллаа дарагдаад бүр ингэ дийлдээд ах юм аа. Хэцүү байх юм аа. Бүр чирж аллаа штэ бид тэрийг гэд дургуутдаг байсан гэж байгаа. Тэгээ бас дээрэс нөгөө хоригдлууд одоо ууланд мод хийж явах үед хадаа авраг 240 битаантай 240 битаан байж таа 240 битаанаар ингээд ганцаараа усанд явдаг гинэ. Тэгээ хоёр ингээд гартаа хоёуланд 40 битаан ингээд бариад явчихдаг байхгүй. Тэгээд нөгөө нэг хоёр одоо юм 10 битаан өргөөд явж байгаа юм шиг л 40 битаан өргөө явдаг гэж байгаа. Тэгээ нэг удаа яваад нөгөө 240 битаанаар ингээд ус аваад ингээд ирж исэн гинэ. Тэгсэн чинь урдаас нь нөгөө нэг одоо харуул гэх юм уу те нөгөө нэг хянагч гэдэг ч юм уу те. Тэр хүн нь очиод хатаа ургаас юм асууж таарж л те. Тэгээд 5-10 минут баг юм ярилцсан гэдэг. Тэгсэн нөгөө хадаа аврагч уул нь ингээд зогсож байгаа юм чи ингээд усаа ингээд тавиад ярьж болно да тий. Ингээд барьсан чигээрээ нөгөөдөнтэйгээ бүр хэдчнээ минут юм ярьж байгаа дуусаад тэгээд наашаага ирсэн гэж. Бас нэг юм яриа байд юм билээ 5-10 минут ярьсан гэдэг. За бас нэг удаа хадаа авраг байшингийн дээвэр одоо нөгөө байшингийн дээвэр дээр эсвэл нөгөө замын нөгөө нэг юм хагарсан магаснаар асгаад идэг нэг юм замын хар гэж нэг юм байдаг штэ тий. Тийм хар одоо
зам дээр ингэж ашиглаж хагаад юм уу нэг газар ашиглаж хагаад илүү гарчгаар нь замын хажуудлал руу ингээд асгаа хийц нэг тим юм байсан юм байна л да. Тэгсэн чинь тэр хавьд нөгөө малаа малж исэн айлын нэг үхэр нь ороод тэнд нь гаццсан. За тэгээд тэр цул ийм амар замын харлуу ингээд үхэр яваад очно. Үхчин өөрөө хичнээн килограмм жинтэй байлаа. Тэгээд тэр замын харчин хичнээн ингэ зургалдаг байлаа тий. Тэгээ ерөөсөө ийм ядл болчоод үхрийн эзэн өөрөө хоёр хүний хамт үхрээ татаж гарах гэдэг. Үхээр дийлэхгүй. Тэгээд одоо зоо гэдэг одоо тэр нь одоо бас л одоо тэр хоригч мөрчс хүмүүсийн дээр ажилтдаг газар мазар байсан юм уу яасан. Тэр зоон дээр явж очиод тэр хүмүүсээс одоо тусламжгүй байсан байгаа хөөх. Тэгсэн чинь нөгөө нэг улсууд нь цаашаага хадаа аврагыг олоод ирчихэд. Тэгээ хадаа аврагыг хаана байна гэдэг ингээ хайсаргаа олж ирээд. Тэс нэг хадаа аврагч ирж байгаа. Тэгээ хянагчийн хамт ирсэн гэж. Нэг хянагчтайгаа ирсэн гэж. Тэгээд нөгөө нэг бүх хувцас тайлж байгаа. Цээж мэж бүх хувцас тайлж байгаа. За юу яана ментсууц олоод иргээд ментсууцаар хоёр давхарлаж ментсууцаар хөвдөлж байгаа. Нөгөө нэг одоо яг хэцүүхэн одоо ингээ шигтчээд байгаа хэсгээр нь тэр ус яцыг одоо оруулт юм яад ингэж хагаад тэгээ би эндээ ороож байгаа. Тэгээ нөгөө нэг сондуул гэдэг одоо нөгөө дээрс сондуул гэдэг чинь тий. Тим дээрсэнд тулж байгаа л жийсэн болт. 1 2 3 хийгээл жийсэн болт. Тэгэл ингэхэд нөгөө нэг арталт нь байгаа сондуул ингээл язраал ингээл түтгэгдэл ингээл ханцарч ийсэн гэж байгаа юм. Тэгээд зүтгэсээр хагаад тэр үхрийг тэр нөгөө нэг харлагнаас тий. Гаргаж ирж ийсэн. Тухай. Тэгээд нөгөө үхрээ одоо гаргаад ирсэн хүн чинь те баярлаад хадаа аваргаад ингээд одоо тэр хоригдож байгаа юм байх нь шүү дээ. Тэгсэрнээсээ л баярлаад хадаа аваргаад 10 литр тараг тэгээс шимийн арх мэрх ингээд авчиад өгч ийсэн тухай. Ийм дулсамжийг хуваалцсан байдаг. За ер нь бол хэдүүлээ өнөөдөр би эхнээсээ хэлчихье. Ер нь манай Аадар анир дээр ч гэсэндээ хүмүүс ярьдаг. За Аадар анирыг ингээд сонсож байхад нөгөө нэг юм муу талыг нь те эсвэл нөгөө нэг алдчихсэн энэжсэн талаар нь ч юм нэг ингэ дуусахгүйгээр те тухайн хүний ингэ амьдралыг яриад. Үнэхээр тийм. Одоо жишээл өнөөдрийн Монгол бүхийн гайхамшиг дээр би Монгол бүхийн гайхамшигыг ярьж байгаа болохоос биш тухайн хүний амьдралыг тухайн хүний яаж алдаж онж исэн яасан ийсэн тухай бол нэг их ярихгүй шүү гэдгийг хэлж байна. За хоёул хамтраа гэдэг чи яриа. За тий. За өнөөдрийн дугаарыг маань Өв соёл уламжлалт эдлагч оюутлага компани бэлтгэж байна. За оюутлага компани Монгол орны өнцөг булан бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа. За жишээ нь хариуцлагагүй уул уурхайн улмаас хөндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх, ойн салбарыг чадварчуулах 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгээд 100 сая гэхээр бас арай л их санагдаад байгаа тийм. Гэхдээ одоо задвалчин одоо ингэж ажиллаж байгаа юм байна. За мөн Монгол орны усны нөөцийг хамгаалах, доктортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах нэгэн шалгаруулалтыг 2 дахь жилдээ одоо зарлаад ингэж ажиллаж байгаа. За усны салбарын судлаачид усны хэрэглээндээ дэвшилтэд дараа техник нэвтрүүлсэн байгууллагууд хувь хүмүүс энэхүү шалгаруулалтанд орох боломжтой юм байна. За мөн ойдлогч нь бас оюутнуудад тэтгэлэг энэ төр зөндөө олгож байгаа шүү дээ тийм ээ. За ингээд өнөөдрийн Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийг маань Өв соёл уламжлалт эдлагч оюутлага компани бэлтгэлээ. За баярлалаа. За одоо энэ одоо бидэнд энэ сайхан яриануудтай, энэ сайхан дурсамж яриануудтай хүмүүсийн байнгын дурсан санаж идэг. Тэгсэн хэрнээ энэ хүн чинь Монгол улсын үндэсний бүхийн авраг хүн байгаад байдаг. Мөн дээрээс нь Монголын одоо энэ хөнгөн ателхийн төрөл дээр бас хэд хэдэн удаа гэдэг үлээ ямар ч Монгол улсын рекордыг шинээр эвдэж тавьж ийсэн гэх мэтчлэн ийм сайхан хүн байдаг. Тэгээд энэ хүн ард түмэндээ маш их харахаар нэг юм хайрлагдаад идэг байхгүй. За одоо яагаад хайрлаж байгаа талаар хэдүүлээ мэдхийн тулд түүний хаанаас ирснийг нь яриа. За 1951 онд 7 дугаар сарын 4-ний гэж байна. 7 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаал цайтам сумын нутагт Хадбаатар гэмэх хүү төрж байгаа. Аавыг нь болохоор Давг Ирэнцэн гэдэг. Аав нь болохоор морин завуудын дарга байсан гэж байгаа. За тэгээ хадааг баг багт нь их эрх танхи өсгсөн энэ хүүхдийг хайрлаж өсгсөн хайраар. Ягаад тэгэхээр түүний өмнө 2 сайхан хүү төрсөн боловч тэр айл тогтоогүй байсан. Тэгэхээр одоо аав ээж нь бол энэ хүүгээ те одоо үлдчихэж байгаа ганц хүүгээ гэх юм уу да хайрлаж зорж ирсэн хүүгээ бол их сайхан хайрлаж өсгсөн байгаа. За ингээд 1959 он гэхэд нөгөө Хадбаатар хүч нэг 8 хүрж яхна шүү дээ тий. 8 хүрсэн чинь 8 дээрнээсээ маш том биетэй. Үлэмж биетэй үеийнхнээсээ. За нэг одоо та бүхэн маань ингээ хамаатан садан дундаас нэг бодоорой. Нэг үеийнхэн хүүхдүүд дундаас нэг арай том нэг хөөхөн юм бондгордуу тий. Нэг юм тэгсэн ирнээсээ дотор нь ингээ яг хүүхдэрээ. Харахаар ингээ нэлээд том биетээрнээс яг хүүхдэрээ нэг тийм хөөр хүүхдүүд байдаг шүү. Яг тийм 8 настай гэхэд үеийн хүүхдүүдээс айгүй том биетэй нэг юм хөөрхөн хүү. Тэгээ Угтаал цайтмынхаа сургуулийн 1-р ангид орсон гэнэ. Ангийнхнаас бол мэдээж том биетэй юм байх нь шүү дээ. Тэгээ уул нь бол хүү өөрөө нэг барилдаж ноцолдох айгуу дуртай хөөхөө. Гэхдээ яг нөгөө
хоёр гаранд нь заяа. Хоёр гаранд нь бүр юм өөрийнх нь тэр насанд нь баймааргүй хэмжээний юм тэнхээ байдаг гэрнээсээ. Манай нөгөө нэг энэ жоохон бондгор хүүхдүүдийн чинь нэг сул тал нь хөл жоохон муу байдаг. Тийм нөгөө жин ихтэй байгаа ч юм эсвэл тэр инерцээ тогтоох гээд ингэхлээр өөргөө гүүж явж байгаа л бүдрэл унцдаг штэ нэг бондгор хүүхдүүд маань те нэг жоохон хөл жоохон муутай болохоор үеийнхэн хүүхдүүд нөгөөдгий чинь бас унгачнаа барилж юм болохоор унгаач. За ингээл босч ирэл хөргөн дахиад барилдна инээгээл дахиад барилдна. Ингэж явсараад 1967 он гэхэд Хадбаатар хүү 7 дугаар ангид орж байгаа. 7 дугаар ангиас сурагч болж байгаа. Бас л ялгаа авахгүй үеийнхнээсээ том байгаад байдаг, үлэмж байгаад байдаг. Тэгэл нөгөө нэг үеийнхэнтэйгээ тоглон, наадна, гүүж ингэж тэгнэ. Ерөөсөө л ийм хөөрхөн юм үеийнхэн дундаа явж байгаа л ийм хөөрхөн хүү. Ингээд хэлсэн чинь хотоос нэг үеэлэгч нь ирж байна. Гэсэн чинь тэр үеэлэгч нь болохоор за Монгол улсын гавья тамирчин, Аз ТV авраг, хөнгөн атлетикийн тамирчин Намжилмаа гэдэг хүн. Тэгээд тэр хүн одоо нутагтаа ирээд үеэлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр жоохон хамаатандаа иргээд ирсэн чинь нөгөө хүүгээ харсан чинь нөгөөх нь юу вэ? Тэр бүр үеийнхнээс хаваагүй том юм бярта тэнхээ те. Тэгээд энэ үед болохоор яг 60 дон, 70 дон гэхэр чинь нэг үндэсний одоо манай сур харваач байдаг юм уу те. Морин спорт манч байдаг юм уу? Эсвэл үндэсний бөхөөс маань гадна одоо нэг орчин үеийн спортуудыг Монгол улстай хөгжүүлэх гээд бас ингэ давхар явж байгаа үе байхгүй. Тэгээд тэр дунд чинь бас нэг биеийн хүчний энэ зээрэнцэг шидэлж байдаг юм уу? Хөндий өргөлж байдаг юм уу? Энэ одоо юу гэдэг энэ спортууд хөнгөн атлетикийн спортууд нэмэгдэж орж ирээд байгаа. Тэнд байгалийн өгөгдөл гэдэг юу вэ? Тэр спортод нөлөөлдөг юм байна гэдэг хүмүүс чинь анзаард мэдээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ амжилмаа гिचхийн хувьд аав ээжт нь хэлж хагаад хөнгөн атлетик руу орвол яа хүүгээ те аваа юу би аваа би аваачаад одоо энэ спорт руу хөл залгуулъя гэд. Тэгээд хэлж ярьж хагаад нөгөө хүүг дагуулад хот руу авчирч байгаа. За тэгэхээр одоо хүү чинь анх удаага ээж аваасаа хол тэр эрэг танхи байсан тэр бондгор хүү чинь те ээж аваасаа холдоод тэгээд ихчээгээ дагаад хотод ирж байна гэсэн үг байхгүй юу. За тэгээд хотод ирлээ. Их спортод зүтгүүл амжилт гаргах боломжтой гэд ээж аавд нь сайн хэлсэн. Ингээд Намжилмаагаа ямар ч Хадбаатарыг аваад хотод ирсэн баг. За хотод ирээд 16 настай хүү зээрэнцэг шидэлт болон бөөрөнцөг түлхэлт тийм юм байна те. Зээрэнцэгч эргүүлээ шидэн бөөрөнцөгч болох түлхэх юм байна. За энэ төрлөөр улсын шгшээ багийн бүр тамирчин болтлоо. Улсын шгшээ багийн тамирчин болтлоо. Өсөж хөгжсөн. Тэр өөрийнх нь байгалийн унхан өгөгдөл те. Тэр бич чадал тэнхээг нь одоо тэр үеийн одоо дасгалжуулагч багш нарын сайн орлуулсан учраас бүр ингээд найдан багшийн бүр шав болоод улсын шгшээд орж иж байгаа. За тэгээд дасгал сургууль хийхийн хажуугаар оройн сургууль суралцаад ингээд 1970 он гэхэд 10 дугаар ангид төгсөж байгаа. Тэгэхээр 6 7 дугаар ангиас ирсэн хүүчин те тэр спортын хичээлж явж байгаад хажуугаар нь сураад ингэж явсараад нэг юм 10 дугаар анги дүүргэсэн байх нь. Тэр үедээ шгшээ багийн тамирчин хүнийг цэрэг тавдггүй чөлөөлдөг тийм журамтай байсан байна л да. Тэгэхээр тэр спортыг хөгжүүлэх гээд ингээд нь штэ. Одоо жишээлбэл сүүлд энэ спорттой холбоотой ярих юм бол Солонгосын хөл хөмгийн тамирчин ганцхан хүн штэ тий. Солонгосын түүхэнд цэрэгт явахгүй цэргээс одоо улсаас нь чөлөөлдөг нэг тим юм болдог шүү. Бусдаар бол тэр урлаг соёлын K-pop-ийн ямар ч од киноны ямар ч од байсан те. Цэрэгт яваа гэж явуулдаг шүү. Тийм тэр нэг сон хямын баггүй юу? Сон хямын тийм. Тийм тэр нэг Азийн аврагад төрүүлэх юм бол цэргээс чөлөөлнө гэд тэгээд төрүүлсэн санагдаад ах юм. Тэгээд цэрэгт явдггүй шүү те. Тэрнтэй адилхан яг энэ спортыг Монголд хөгжүүлэхийн тулд бас тэр спортоор хичээлж байгаа шгшээ багийн тамирчдыг цэргээс чөлөөлж исэн байна тухай үед. Ингэдэй. 2 жил чөлөө явах хэвээр. Төрүүлэх юм бол 2 сар болгодог ч үлээ. Тийм санагдаад. За тэгсэн чинь манай хүнийг цэргээс чөлөөлөх одоо нэг бичгэн одоо тэр одоо шгшээ багаас нь ч юм уу одоо хийж өгсөн байх нь л та. Тэгсэн чинь манай хүн нуусан байгаа тэрийг. Өөрөө хинч мэддэггүйгээр. Тэгэхээр одоо тэрийг авчид өгчих юм бол одоо ингээд цэрэгт явахгүй за өнжиж болно тэмцээн уралдаантай гэдэг тэрэндээ бэлтээ гэх нь шүү дээ тамирчин хүнийг. Улсын шгшээгийн тамирчин шүү дээ. Тэгсэн чинь нөгөөд чинь өөрөө нуугаад цэрэгт явмаар байгаа байхгүй. Тэр аавын олон хүмүүстэй явмаар байгаа байхгүй. Тэгэн гутлаа хавд арж хагаад 6 сарын 24-нд нь очиж бүтгүүлж нууцаар явж яйсэн аа. Гів гинтээ өдөр цэрэгт явах гэж байгаа юм. Аа тийм. Тий. Одоо нэг тамирчин байх гэхээс илүү цэрэгт явмаар санагдсан юм уу тэгээд ямар ч юм явж байгаа. За тэгээд яваадсан чинь нөгөө чинь бол нөгөө багаасаа тийм том биетэй байсан хүүхэд чинь бас л ялгаа авахгүй цэрэгт өтсөн чинь хамгийн том биетэй. Тэгээ нөгөө цэрэг айрамаас нь одоо шинээр ирж байгаа цэргүүдэд нөгөө хувц сэргэлэл тавьж өгөх гэхээр таардаг хувц байхгүй. Таардаг гутал байхгүй. Ямар сандаа хөөрхөө өөрт нь таарж байгаа ганц гутал нөгөө өмсөд өтсөн пүүзэн. Тэгээд тамирч явж байгаа те. Тэгээд нөгөө бүх ингээд цэргүүд ингээд жагсаагаад ингээд за хувц цундран ч яваа болсон юм байлгүй. Ингээд зогсонгууд бүгд ингээд бакалтай ч юм уу ингээд хоромтой ч юм уу байж идэл манай хүндэд ганцаараа пүүзтэй. Яах юм таарах гутал байх тийм шүү дээ. Тэгээд тийм дуртай цэрэгтэй те. Ингээд цагсаал донд явж ирсэн гэж. За ингээд нөгөө карантин болол ингэн үстэй. Тэгин гутал тэр донд чи яхаа бидний мэдхээр одоо манай хуучны тэр аваргуудыг те одоо манай химэн
Төвдөн дорж авраг мавраг гэдэг те намхааны боо авраг гэдэг ч үлээ ингээд бацуур авраг гэдэг ч үлээ энэ болгоны маань ингээд анзаараад байгаа нь тухайн үеийн тэр цэрэг армийнхэн толгой байгаа улсууд нь те өөрсдөө бүхтөө хайртай бүхтөө дуртай тэгээд тэр дунд орж ирж байгаа залуучуудыг анзаардаг. Тийм тий. Тий. Тэгсэн чинь тэр дундаас анзаараад одоо нэг бид нар алдар гэдэг албар биеийн тамир спортын хороо болт гэдэг шүү дээ. Тэрний тэр чинь болохоор алдар нийгэмлэг гэж байгаа. Тэгвэл алдар нийгэмлэгт хөнгөний тамирчнаар очиж гарч байгаа. Тэгэхээр одоо шгшээгийн тамирчин байсан учраас те цэрэгт ороод ирэнгуутл нь манай цэргийнхэн маань армийнхэн маань те алдар нийгэмлэг дээр хөнгөн атлетикийн тамирчинтай болчлоо гэдэг хүүгэж аваад ирж байгаа байхгүй. Тэгээ яваадсан чинь тэнд нь одоо дархан авраг цэрэн тогтох заан ишхэн гочоо сүрэн цэнд аюуш нартай одоо таарч байгаа юм тийм. Тэд нар болохоор орой болгон тэндээ бас бэлтгэл хийдэг барилддаг тийм. Энэ дээр нөгөө тэд нар очиод орой болгон барилдаал үндэсний бүхийн одоо жинхэнэ цагаан толгойд тэндээс уулзч эхэлж байгаа. Тэр бүх жүцтэйгээ барилдаж үзээд. За ингээд 1971 онд алдар нийгэмлэгийн одоо стадион биш төв стадион болохоор алдар нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлтэж болсон юм байна л да. Тэгээ энэ нээлтэн дээр болохоор алдар нийгэмлэгээс одоо нэг тэр тэмцээн уралдаан зохион байгуулах нь байна. Тэгэнгუут л нэг хөнгөн атлетикийн тэмцээнд нь болон давхар хажуугаар нь барилдаан явуулдаг, бүхийн барилдаан явуулдаг. Наадам биш байхгүй. Алдар нийгэмлэгийн зуныхын нээлт. Энэ дээр манай тэг 13 дугаар ангийн байрлагч Хадбаатар гэж зарлагдаад барилдгаар болсон байгаа. Тэндээс нэг жоохон барилдаад ингээд үзсэн. За ингэсэн чинь нэгийн даваанд Адья гэдэг заантаа таарад тэгээд тэнэг унгаацсан. Хоёрын даваанд болохоор Барамсай гэдэг заантаа бас таарад түүнийг давтсан. За гурвын даваанд гараад ирсэн чинь урдаас нь Баян мөнх авраг гарч ирсэн. За тэгээ Баян мөнх авраг тэнд унж байгаа. Тэн чинь нэг 20 морьтой ч үлээ 19 20 тий 20 үеийн байхгүй юу. Ингээд өөрөө дөнгөж 20 настай байхдаа Баян мөнх аврагтай таарлаад ингээ эхний хоёр даваанд бол зүгээр хоосон бас цэргийн бүх аяаг байх юм байна шүү дээ. Хоёр заан хаяад гурав дахь дээр нь Баян мөнх авраг чинь бас л тийм аимшиг юм зааныг хийсэн юм. Тийм шүү дээ. Тэгээд 20 настай 180 см өндөртэй 110 кг жинтэй цэргийн 20 настай хүүг тунчиг сайхан залуу гарч ирээд ямар ч байсан нэг тэр цөлгөнөөгөө нэмжтэй барилдаад үтсэн байгаа. Наадан биш шүү энэ. За тэгсэн чинь түүнийг нь харсан. Бүгд найрамдах Монгол ард улсын цор ганц армийн генерал тухайн үед бол Батлан хамгаалах яамны сайд байсан армийн генерал Батын Дорж дуудаж байгаа. За дуудангуудлаа. За миний хөө барилдаж сур. Энэ нөхөрт зодог шуудаг хийж өг. Гэд одоо хариуцж ирсэн газрынхан дарагт нь хэлээд тэгсэн чинь тэр ангийнхан нөгөө захирагч байсан даваа хүү гэдэг хүн одоо хүн хөлсөлж байгаа л те хөхөнгийн торгон зодог шуудаг хийлгүүлж өгч байгаа. За энэ хүү одоо армийн нэрээс босох болсон. Дараа жилийн одоо энэ жилийн барилдаан дээр ч гэдэг юм а босох нэ гэл. За ингээл заалны барилдаанд барилдуулаад ингээл 21 настай хүү чинь те ингээд заалны барилдаанд барилдаж бэлтгэл хийж явж байгаад 1971 оны ардын хувьсгалын 50 жилийн ойгоор өөрөө нэг хөнгөн атлетикийн нэрдээс алдар нийгэмдээс хөнгөн атлетикээс явж байгаа тамирчин шүү дээ. За ингээд зээрэн цэг шидэлт болон зээрэн цэг болон бөөрөн цэг шидэлтээр тэмцээнд орж ирсэн боловч өөрөө бас давхрын зотог шүтгтэй болсон юм чи барилдах гэдэг байгаа байхгүй хүсээд байгаа. Тэгээ барилдах санаатай байгаа. Ингэж байгаа 7 сарын 10-ны өглөө 15 цагт хөнгөн атлетикийн тэмцээн эхэлж хадаа тэр тэмцээнд зээрэн цэгээр спортын мастрын ноорон биелүүлэх даалгавартай байсан гэж. Тэмцээнд гэсэн чинь 43 м шидэд төрүүлсэн юм байна уул. Тэгсэн хэрнээсээ нөгөө мастер болох ёстой байсан хүн чинь мастер болох хэмжээнээс 3 метрийн наан шидчихгүй юу. Ясан чинь багш нь уурлаа. Толоог нь эргэл цагаас гэж. Ягаад гэхээр тэнд нөөц байгаа, бололцоо байгаа. Энээс дагуулж чадна. Гэтэ энэ дээр гаргасангүй гэд. Тэгээд тэмцээн дууссан орой наадан болж те хүн бүрхэн баярлж хахад би энд загнуулаад сууж явах юм гэж юу гэд өөрөө бас ингээд шаналж штэ. Бас бүх болох гэдэг зодог шуудаг нь байгаад идэг. Тэгээ уул нь ингээд төрүүлчихэд ахт нь багш нь загнаад идэг гэд өөрөө жоохон ингээд загнуулаад ингэсэн ба. Тэгээ нөгөө айлын ганц хүү гэдэг юм айлын нөгөө хүү эрх хүүх чинь те. Тэгээс гомдоод гэдэг юм уу яадгийн гэртээ харьлаа гэд одоо тэг багштай худлаа хэлж чүлээ авч хагаад гэрлүүгээ хараад аав ээж дээр яваад очсон ба. Тэгээ өөргөө очиод хэд хоноод тэгээ гэрлүүг очсон. Тэгсэн чинь аав нь тэр гэрлүүг очдгоос учиртаа заяа хүний хөв төр гэж. Тэгээ ингэсэн чинь аав ээж нь сандарч ийн гинэ. Цэрэгт яваад сургуульд тэнд байж байгаа ингэсэн хүч гэртээ ирээд гэцлээ унаад ирсэн. Яасан юм нөхөө яагаад ирсэн ингээл асуусан чинь сумдаа барилднаа л гэж ирсэн гэж байна. Улсын наадамд болохгүй шүү дээ тэнд ингээд хоцроод ингээд зөрчлөө. Тэгээ сумдаа барилднаа гэдгсэн чинь ээж аав нь баярлал. За минь нөхөө за ойлголаа гэл. Тэгээ аавыг унтаад амарч аав нь морь өгийг бэлдээд хийгээл. Өглөө явал аав нь морь зөрийг нь бэлдээл. За ингээд 1971 оныхоо 7 дугаар сарын 11-ний өглөө Хадбаатар хүү маань ингээд 100 зааных нь ар нь язарцсан гэж байгаа шүү. Бүр тийм бакалтай. Тэгээ нөгөөх ингээ гармошглаад ингээд орооцсон. Тэгээ зодог шуудагаа бүсэлдсэн. Нэг их том бүх болох мөрөөдөлтөө. Харахаар бол сайхан бүх л дээ. Тэгээ өөрийнх нь дотор дулгааны хөөрхөн хүү байх нь шүү дээ. Тийм загнуулаа гомдсон. Тэгсээс би барилдана гэдээ ирсэн. Ингээд нутгийн хаан ах жалбуу зааныг дагсаар байгаад
За тэгээд сумын наадам дээр очиж байгаа. Нутагтаа очиж байлж яах нь шүү дээ. За ингээд сумын наадмын 1-2-ын даваанд яг сумын наадам учраас энд чинь том золтой бүх байхгүй л дээ. Гэхдээ яг тэр сумын наадмыг авна гэд ирсэн бас гадна дотны бөхчүүд байгаа. Яг аманд голцоо жоохон 1-2-ын аманд голцоо жоохон хүүхэд ирдэг болохоор тий. Тэр хоёрыг ингээ хөнхөн шиг давчиж байгаа. Гэхдээ л манай нэг гомдолтой нэг юм үзүүлээд би яг бүх болохоо баталмаар байгаа ч юм уу нэг тиймэрхүү бодолтой байсан юм уу. 3-ын даваанд энэ наадмын төрүүг авна гэж холоос зорж ирсэн. Төмөр замын 2 бүх байна гинэ. Тэр 2 бүхийн ахыг нь одоо ах нь амлаж авч байгаа байхгүй манай хэнийг Жанлав гэдэг хүн. Тэр амлаж аваад Хадбаатарыг барахгүй унчиж байгаа. Тэгсэн чинь 4-ийн даваан дараагийн даваан дээр нь дүүн болохоор ийм амтанд унаадахтай яадаг. Би аваадах гээд аваад барилдсан боловч дахиад унчиж байгаа. За ингээд нөгөө нэг тэр наадмын төрүүг авах гэж ирсэн бас яригдчихсэн 2 бүх нь унчлаа. 5-ын даваан дээр сумын заан нэг довны энэ лавсрын гэж байгаа. Гэсэн чинь тэр лавсрын гэдэг хүн дээр заан одоо манай хүүл амлаж авсан байх л те. Амлаж аваад бас унчиж байгаа. За ингээд энэ хүүг чинь тогтоод дийлдэгвэ. Сумын наадмын 5-ын даваан дээр. Тэгсэн чинь 6-гийн даваанд болохоор одоо энэ хүн бас их яригдчихсэн домогтой. Баруун хараа зүүн хараада одоо айлгадаг. Сумын заан лавсрын гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ лавсрын гэдэг хүн яаж байгаа? Энэ хүүг амлаад авч байгаа. Тогтоох гээд. Тэгээ ингээд үдсэн чинь бас дийлээгүй. Тэгээ Хадбаатарт авсан. Ингээд үзүүр төрөн дээр зүүн хараагийн 42 дугаар баазын жолооч олноо бух хэмээн одоо дуусагдсан гомбо гэдэг хүнтэй үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд үзүүр төрөний бүхийг гаргахад бүх загсуулууд тий үзүүр төрөнд ингэж байгаа шүү дээ. Манай хүн чинь анх удаага л тийм олон даваа авцсан хөөрг жоох юм. Тэгээд нөгөө үзүүр төрөндөөс гарангуул ингээл бүх загсуулууд нь зогсож байгаа л нөгөө баруун зүүнээс гаргаж байгаа байхгүй. Зүүнээс мэдээж нөгөөдг нь босгох байх л та. Босоол ингээл гарангуут ард нь ингээл ханараал засуулууд нь ундаг юм ёстой. Ингээл унсан чинь манай хүн тийм барилдалаар бодож байгаа ч юм байхгүй. Ханараад унж байгаа засуулуудыг хараад инээд нөгөөрөө нэг ийм зогсож байгаа. Тэгэл гараад барилдахаар болж байгаа. За ингээд нөгөө хоёр чинь гараад барилдсан чинь нөгөө бух гомб нь хөлдөн орохгүй л те. Ингээл ерөөсөө хэдэн талаас нь үзэл. Ингээл бүр айгүй юм эвн олдохгүй. Айгүй тийм одоо барилдаан чи юм бүх. Тэгээ ингээд байж байжсна хоёр хөлдөн зэрэг оцсон гинэ. Нөгөө нэг гомб нь. Тэгсэн чинь нөгөө хадваад чинь сандрахта нүдэ ханиал барьсан л бол та. Барайл далбааных нь ингээд барьсан далбааных нь харагдаж чинь гинэ. Ингээд өргөөл ингээ хийцэн бол та. Тэгээ нүдэ нээсэн чинь нөгөөд нь унтсан. Цацсан даа гэхүү сандарсан даа гэхүү. Тэгээ нөгөөд нь ингээхгүй юм шиг байна. Барьж аваад ингээ шитцсэн юм шиг. Тэгээ нүдэ нэгэ харсан чинь нөгөө гомбо гэдэг заан нилээн хол унтсан. Босч ирж ийсэн гэж. За ингээд энэ хүү чин нөгөө нэг гомдсон сэтгэлдээ өөртөө ирсэн ирнээсээ барилдан гэж үзээд болох нүггүй л гэсэн юм шиг. Ингээ барилдаад ингээ төрүүлсэн суманда. Ингээд сумын заан болж байгаа байхгүй. Тэгээ бай шагналд нь улаан даавуугаар өнгөлсөн ногт бүхий хээр зүсмийн соёолон морь тэгээ бүтэн тавгийн идэ барьж дээрээс нь сумын заан гэдэг цолыг нь өгсөн байдаг. За ингэж бүхийн дивжинд манай хүн дөнгөж сумын наадамтай хүртэх ёстойгоо яг тэр нөгөө нэг байх ёстой газраас шууд аймаг нэр гэх юм уу усаас биш. Яг байх ёстой дуурмынхан дагуу хамгийн доороос нь ингээд эхлээд гарч иж байгаа. За энэ бол өөрийг нь нөгөө нэг цаашаа улсын авраг болох бүр эхлэн тэнд тавьдаж байгаа байхгүй. За ингээд ер нь бол 72 оноос ахуулаад буюу анх удаага 21 настайгаасаа улсын наадамд барилдаж эхэлнэ. За хоёул өнөөдрийнхээ хамтран ажиллагч танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Ford Motors ивент итгэж байгаа. За Ford Motors-ийн маань Японы автомашины сэлбэг засварын үйлчлэгэнд 1999 оноос хойш 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ хугацаанд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болцсон байна. За энэ бол маш их нэр хүнд гэсэн үг ээ. Японууд бол багийн хүмүүстэй хамтарч ажиллаад албан ёсныхаа дистрибьютор болохгүй. Яг тэр хариуцлагатай яг ажиллаа яс хийж байгаа тийм газруудтай л болно. За тэгвэл Ford-ийн маань ийм олон газартаа ингээд албан ёсны эрхтэнд болцсон чинь зөвхөн өөрсдөө энэ чанартай одоо оригинал авцэлбгээр үйлчлүүлэгчтэй хангахын зэрэгцээ бусад одоо засварын төвүүдийг бидэнтэй хамтарч ажилласаа гэж урьж байгаа. За тэгэх юм бол бүгдээрээ нийлж хагаад яг Монголынхаа хэрэглэгчид яг оригинал чанартай авцэлбгээр автомашинуудын засч өгье гэдэг ийм уриалгыг төвшүүлж байгаа. За тийм болохоор та бүхэн Ford Motors-тай хамтарч ажиллаарай гэж бас уриалмаар байна. Ер нь бол автомашины одоо ослын хэдэн хувь байдгийг ер нь бол энэ сэлбгээс бол болж байгаа гэж бас нэг тооцоо бол бас байгаа тийм ээ. За тэгэхээр одоо ядаж тэр одоо юуг нь алга болгоё. Тэр хувийг алга болгоё гэж байгаа. За Ford-тай холбогдохыг хүсвэл 7510 дугаараа уцаар болон хаан үл дүүрэг 3 дугаар хороо ТЭЦ3-ын чанх ард буюу замын хой талд нь за яг энэ Ford-ийн тийм офис нь тэгээд засварын төвөнд байж байгаа. Тийш очиод уулзч болно. За Facebook-ийн Ford Motors гэдэг пэйж байж байгаа. За дугаарыг дахиж хэлье 7510 7510.
За баярлалаа. Би нэг өгүүлбэр нэмэлт хэлдэг шүү дээ, тий. Ер нь авто засварын салбарт ажиллаж байгаа хүмүүс маань энэ одоо Ford Motors-ын байран дээр тэр газар нь очиод үзчих хэрэгтэй. За. Яагаад тэгэхээр тэнд ингээд засварын төвөнд шүү. Зөвхөн засварын төвөнд гэхээр ингээд 3 4 карантай машин 10 хэдэн машин зэрэг ороод үргэлжлэх боломжтой. Яг ингээд зэрэгцээд хажуу талд нь бид нар нэг автоголго Монголд ороод суухаар уулна ингээд үргэлжлүүлэгчийн хүлээх хэсэг гэдэг нэг буудан тавьсан. Тэгээ тэнд нь ингээд жоохон өнөр танаар хэцүү юм байдаг шүү дээ. Тэгэл Ford Motors-ын яг ингээд хажуу талд нь шилэн ингээд хараад суудаг өрөөдөө тэр нь гоё ресторан. Тэнд бүр маш гоё хоолгараа шүү. Хоол идээ сууж хад машин янзлагдаж байна. Машин угаалж хад хоол гоё ингээд идээ сууж болно. Айгүй гоё тогтоо. Дотор нь оронгууд л ингээд хэдэн 100 машины юм гоё жижигэн нэг макетууд шүү дээ, тий. Аймаг гоё. Тэгээд би бас очисоо гайхаад исэн чинь тэр бүхэл бүтэн байгууламж шүү дээ. Автосын төмөвдөг ресторан мастанд бүх юм нь орсон хэдэн давхар байгууламж юунээсээ 100% нарны хавтаа. Тийм. Тий. Улсаас тог авдаг. Илүү гасан тогоо улстай өгдөг. Ийм газар байлаа. Тэгэхээр манай энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсээс очиод эндээс гоё санаа аваарай. Юмны төрөнд байгаа тэр гоё газрын бас гоё айдыг аваарай, тий. Өстой гоё санаа гараад түүчээлээд үрээлж ш тустайгаа, тий. Өстой гоё. За ингээд сумын наадамд очисон хүү маань сумын заан болцсон. Яг л эхлэх ёстой газраас нь эхэлсэн. Тэгээ түүнд нэг юм барилдахын сан барилдмаар байна гэсэн маш их юм хүсэл байгаад байна, тий. За ингээд 72-ны наадам дээр ирж байгаа. Наадамд ирэхээс өмнө 6 сард нэг юм тухайн жил одоо ардын хувьсгалын 51 жилийн ой гэд бас нэг ардын их хурлын сонгуулийн бас тийм барилдаан болж исэн юм л 6 сарын 22-нд. Тэгээ талбай дээр одоо стадион барилдаан болохгүй. Тэгээ тэр барилдаан наадмаас өмнө болж байгаа. Тэнд барилдахаар болж байгаа. За тэгээ очисон. Нэгэн даваанд лагс тарган биетэй улаан царайтай хүнтэй таарсан гинэ. Энэ нөгөө сонгуулийн барилдаан ч юм уу тийм юм дээр. Тэгээ барилдсан. Тэс нэг хин гэдэг бүх юм мэдэхгүй заяа. Тэс нэг улаан царайтай юм лагс биетэй тарган гэж. Тэгээ нөгөө уучраа бөхөө мэдэхгүй ингээл барилдах гал ингэжсэн чинь нөгөө хүндээ бүр нөгөө дуу гарахгүй болтлоо аймхааруугаа бүр ингээд хүнд цогуулаад шидүүлсэн гэж байгаа. Тэгээ унтсан. Тэгээ нөгөө бөхөө мэдэхгүй. Золгоол барилж исэн чинь гинт өсөлдөж бүхэн тонгорсон гинэ. Тэгээ тонгорсон чинь нөгөө сандрахтаа тас тэрвэрсэн. Тэгээд нөгөөд нь унахтаа яг дээрээс нь дараад унтсан. Тэгээд унахтаа тэр аймхаа хэсэг дээр нь одоо тохоод идсэн юм уу яатсан. Маш хүчтэй унтсан. Тэгээ бүр ингээд дуун гарахаа болоод ингээд бүр. Тэгээд талбай дээр хөвчээсэн чинь нөгөө нэг ойр авд нь үзэж байгаа хүмүүс бүгдээрээ гүйж ирээд одоо сэгсрээд арай хийж нэг амьсгаа авахуулаад ингэсэн гэж байгаа. Тэгээд тэр чинь нөгөө нэг ёсондоо улсын одоо дивжээ хатуу гэдгийг одоо тэр хүүд ийм сонирн байдлаар ойлгогдчихвоо. Эсвэл одоо нэг юм сонир тохиолдол болчихвоо нэг юм сонирхол юм болсон байгаа. Нэгэн даван дээр л ингэсэн. Тэгээд наадам болохоор болоод идэг. Тэгээ манай хүн чинь бас хажуугаар нөгөө нэг хөнгө атлетикийн тамирчин шүү дээ, тий. Тин чинь нөгөө нэг наадам бол одоогийн шиг наадам болохоор ингээд үндсэн 3 төрөлт маань явахгүй хажуугаар нь тэр нэг зээрэнцэг тэр бүх юмуд нь явдаг. Тэгээ тэндээ бас оролцох ёстой. Тэгээ дасгалжуулагч нар багш нар байгаа улсын шишөөгийн тамирчин шүү дээ. Бас тэд нь зэрэг явах гээд байдаг. Жохон дарамттай. За тэгээд наадам болох гол. Тэгсэн чинь нөгөө үндсэн шишөөгийн тамирчдын чинь наадмынхын дараа тэр оны наадмын дараа гадаад руу тэмцээнд явна гэдэг. Тэгэхээр энэ наадам дээр одоо тэр нөгөө нэг зээрэнцэг шидэлт мэдлэг гэдэг юм уу хөнгө атлетикийн төрлөө оруулахдаа хийхдээ бэртэж болохгүй. Яг л араас нь гадаад руу маш чухал тэмцээнтэй. Гэт маш хажуугаар маш хатуу бас байлгаад байгаа. Тэгэхээр манай хүн чинь барилтыг гэхээр юу барилдах чи бэртчих юм бол энэ тэмцээнд чи улсыг хэн төлөөлж явах юм. Тийм юм байхгүй нөхөр мөн гэдэг ингээ барилдуулдгоо. Тэгсэн чинь манай хүн гуйх та. Хинээс гуйх уу гэхээр за намааг тэр Батын дорж генерал анх барилт гэж зодоо шууд хийж өгсөн дөө. Эднэрийг даваад тэр хүнд очиод хов зөөчих юм бол нөгөө хүн чинь загнаад намайг барилдуулчих болов гэсэн гойдлоготой. Тэгээ яаж яхад нөгөө тэр наадмаар нь яг дараа нөгөө тэмцээнд явуулах гэдэг учраас Баянгол зочд буудлаа шүү дээ. Тэнд нөгөө нэг хөнгө атлетикийн тамирчдын чинь шгшээ багийнхны чинь бүгднийг ингээд тусад нь ингээд баг байлгацсан. За тэгээд бэртээхгүй алдааг нь гарахгүй шөнө өрөө гарахгүй яагаад гэвэл наадмын дараа шууд гадаад руу улс тэмцээсэн төлөөсөн тэмцээтэй гэд ингэсэн. За тэгэл манай хүн чинь 7 сарын 10-ны өглөө нь тэнд барилж байгаа ш 7 сарын 10-ны өглөө нь зээрэнцэг шидэлтийн тэмцээн эхэлж ийн гинэ. Тэр тэмцээн дээр манай 47 м 29 см шидэд спортын мастер хэмээх цолыг хангацсан. Цолныхаа болцлыг хангацсан. За ингээд 11-ийнх нь өглөө бөөрөнцгийнх нь зээрэнцэг тэмцээц бөөрөнцгийнх нь тэмцээн эхлэх гэдэг шүү дээ. Тэрэн дээр 13 м 29 см шидэж одоо бүгд найрамдах Монгол авто улсын рекордыг тогтоож байгаа, эвдэж байгаа юм. За ингээд тэмцээндээ амжилт гаргацсан Адбаатар маань улсын баяр наадамд зодоглож үзмээр байна санагдаад байна тий. Тэгээ инх гэхээр л ерөөсө болдгоо. Эндээс ингээ шахаад байдаг. Өөрөө барилдмаар байдаг. Тэгээ энэ талаараа нэг багштай байсан чи багш нь чи хэд хоногийн өмнө барилдахдаа бэртэл аванга алдсан шүү дээ. Санжийн үчи дээр талбай дээр яалаа бүр амьсгаач гарахгүй юм болооз удахгүй нь олон улсын тэмцээн болох гэдэг чамайг барилдуулахгүй нөхөр маань гэдэг. Ерөөсө хавтуулдаг. Тэгэн гутал нөгөө батлан хамгаалах яамныхаа сайд
Дорж генерал тэр гүйчихэд ховлж байгаа. Улсын нааданд барилдмаар байна. Намайг барилдуулаад өгөөч гэж шууд хэлсэн. Тэгсэн чинь дорж генерал ч гэсэндээ армийн генерал нь юм байна те. Ганц цэргийнхаа толгойг би мэдье гэд барилдуулахыг бүтгүүлж байгаа байхгүй. За ингээд ямар ч хэлсэн бүр ингээд юу таарсан. Ингэж яагаад хүү барилдахаар болж байгаа. Тэгсэн чинь дасгалжуулагч нар надад яа харахгүй дарагдчихсан учраас одоо яах ч арга байхгүй. Гэхдээ очингуудлаа хажуугаас нь өөдөж чинь тэгж байгаа шүү дээ. Чи барилдж болохгүй шүү. Ерөөсө гар яриа л унчаад ороод ир. Эвтэйхэн унаа шүү. Бэртэхгүй шүү. Гэт хажуудлаас нь ингээд. За тэгсэн манай он чинь тэгээд юуг тэрэнд нь орох вэ те. За гарлаа. Нэгийн даван дээр балсан гэдэг бүхтэд харж байгаа. За хэсэг барилдлаа. Зоролдоол ингээд байна. Багш нь хажуудлаас нь хараал нөгөө нэг хүмүүс нь хараал ингээд байгаад байгаа. Тэгж жагаад унахтаа хайнцсан гинэ. Зэрэгцэн унцсан гинэ. Тэгээд зэрэгцэн унцсан чи одоо бүр энэ наадам бүр маш гоё зөө. Тэгсэн чи нөгөө аймгийн арслан байсан хүн чинь зэрэгцэд унчаад байгаа те нэг жоохон цэргийн хүүд орж ирээ өстэй. Тэгсэн чи чи төрүүлж унсан монсон гэдэг ингээд өөрөө ингэж гинэ. Тэгсэн чи манай хүн хайнцчаад яагаад энэ хүн ингээд байгаа юм болоо гэж бодсноо. Ерөөсөө нэг асуул масуулууд ингэж яагаад болохгүй дахиад барилдуул гэсэн чи гүү наад хүч унтсан штэ гэдэг ерөөсөө ойртолдог. Тэгсэн чинь манай хүн жоохон л одоо нэг гомдс юм уу тунахсан юм уу эсвэл жоохон дургуун хүрсэн ч юм уу. Тэгээ дахиад байлдуулах болсон чинь манай хүн далбааных нь араас атгаж аваад зүг хевс гөвж байгаа юм шиг зүг. Ингээ хийцэн бол та. Ингээ шийдсэн. Ерөөс нөгөө нэг уул нь бол унаа те багш нь бол ингээ унчаад ороод иргээд идэг. Тэгээ манай хүн чинь дурмчхан байжсэн чинь гиг үнд шарын хөдлөгдсөн юм уурын хөдлөгчгүй. Тэгээд нөгөө чинь ингээ хийцэн нэгийн даван дээр. Тэгээ ороодсэн чинь багш нь гэж гинэ. Байлдахгүй гэсэн яасан чи гэдэг. Тэгсэн чинь яах вэ энэ чинь ингээд исэн юм чи ингээд нөгөө чи хошоо нунжаалт гэсэн бол та. За тэгээд нөгөө нэгийн даваад унгаачих. За хоёрын даваад эхлэхээс өмнө нөгөө байрлаж байгаа Баянгол зочд буудлаа шүү дээ тий. Тийшээгээ гүйжчихвэл шуудгаа бүслэх хийгээл боочвол гадуур нь бие тамирын цамцсан өмсөөл. Тэгээ Монгол гутлаа барайл төв цэнгэлт рүү эргэл гүйж гинэ. За ингээд хоёрын даваа эхэлсэн чинь нэрийг нь дуудахгүй гинэ. Хоёрын даваан дээр. Яана нөгөө багш ч очив миний нэрийг асуулцсан байх таа гэл нөгөө чайгаал. Тэгээ нөгөө бүхийн гараа байдаг гараан дээр очиод асуусан гэсэн. Яага миний нэрийг дуудахгүй байгаа юм бол гэсэн чинь. Чиний нэр чинь хийн л гэж. Тэг 13 дугаар ангийн байлдагч мөнх Хадбаатар гэл. Гэсэн чинь өө чи чинь гоц мөргцэн биз дээ. Гэтгсэн гинэ. Тэгсэн чинь манай нөгөө гоц мөргөн гэдгийг мэдэхгүй. Тэр нь юу гэсэн үг юм гэсэн чинь. Гү чи одоо энийгээ мэдэхгүй гэж барилтан гэж юу яриад байгаа юм бэ чи. 3-ын даваанда бэлдээх хөө гэж бацаасан гэж. За ингээд эргээд ирлээ. 3-ын даваа боллоо. Тэгсэн чинь 3-ын даваан дээр Өмнөгов аймгийн Арслан Бямба гэдэг хүн. Тэг 13 дугаар ангийн байлдагч бүх Хадбаатартай гэж зарлж ийн гинэ. За ингээл нөгөө багштай нацсан чи багштай одоо нөгөө нэг цааштай тий дахиад ингээ барилдаад ингэхээр нөгөө нэгийн даван дээр одогт нэг цагансан болт. За сагнуулаад яах вэ? Ер нь тэгээ унаад өгчидөө гэсэн байдалтай. Очиж байгаа байхгүй. За ингээ уучраа бүгтөөгөө гараад очлоо. Тэгсэн чинь Өмнөгов аймгийн Арслан Бямба гэдсэн шүү дээ тий. Тэгээ 3-ын даван дээр унчи да ухааны бодоол гасан чинь нөгөө хэд хоногийн өмнө өөрийг нэг амьсгаагүй болтол нь дээрээс нь тохоод жундаг бүх тэр зогсож чинь. Тэр нь зогсож чинь гинэ. Урдаа ингээд дотроос нэг юм буцлаад л те. Ингээд уур нүрэл явчихж байгаа шүү дээ. Нав шиг гэж. Нөгөө чинь инээсэн зогсож байгаа байхгүй. Тэгсэн нөгөө нэг чанга унсан хариуга апмасагдаад байгаа байхгүй. За тэгвэл одоо ерөөсөө те жигнээс үүс. Унах юм ах биш. Зүг яс үүсчихье гэд. За шууд хавд үргэлжин байлж авч солгоол шуудганаас нь өргөөл нүрээр нь газар шидэ хийсэн гэж байгаа байхгүй. За ингээд улсын нааданд манай 3 давчиж байгаа. Багш нөгөө нэг цогтоотор за одоо багш нар гарч. Багш цогтоотор санжаа нар нь мөн л загинсан хэвээр байна гинэ. Чи одоо барилдахгүй гэсэн яасан бэ? Бэртэж гимтчүүл яах юм бэ? Одоо тэгээ өнөө маргаашгүй гадаад руу улсаа төлөөлөл тэмцээн уралдаанд явах гэж чинь инглээ тэглээ гэл хажуугаар нь загнаад идэг. Бүхий спортыг хичээлээд алга болчих юм бол те энэ сайн одоо улс төлөөлж байгаа хөнгө атлет тамирчин алдчихна гэл энэ хоёр багш чинь амхандаа загнаад байхгүй юу? Муудаач шүүр. Тэгсэн чинь 4-ийн даваа боллоо. За 4-ийн даваан дээр хатуу гарт гихтэх улсын зан лавсрын нөгөөд гэж амлаад авчиж байгаа байхгүй юу? За тэгээд лавсрын зан чинь гарч ирэнгуудлаа тэгсэн юм байна. Уул нь бас ингээл манай хүн ч гэсэн те ингээл дотор нь тэнгэлзээд үнэхээр бэртчүүл одоо улсынхаа нэрийг яах вэ? Хөнгө атлетгээ яах вэ гэл ийм л ингээм жоохон ийм байж идэл гараад ирсэн чинь юугүй гарч ирчээд ахта буугаад өгсөн дээрээ миний бэлтгэл сайн байгаа гэд нөгөө хүүхд чинь тэгж байгаа байхгүй. Тэгээ энэ яг нэг талтаа бол яг нэг ам их гэдэг ч юм уу те олон жил барилдсан бөхчүүд чинь ам ихээр нөгөөдгөө чинь жоо сэтгэл санаагаар нь ингэж байгаа бах. Гэсэн чинь манай хүн чинь тийм нөгөө нэг юм цаана юм муу санаа манай гэдэг юм байхгүй шүү дээ нөгөө хүүхдэрээ нөхөр чинь жоохон уур нүрэл. Тэгээ нэг хашаа туршлагатаа зан чинь одоо нэг ам ихэндээ оруулах гэдэг ингэсэн чинь болтгоо. Тэгээс нөгөө хадаа аврах чинь энийг ерөөсөө бодсон юм ба хадаа чи юу гэж бодсон юм байхгүй. Лавсан зүүнийг барьж аваад хүүхэд шиг агаарт хит хит удаа дүүгүрж байгаа л дугтраа хийцэн гэж.
Тэгээ эн чинь 21 настай байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талд нь энэ хашир туршлагатай улсын заан шүү дээ. Улсын заан гэдэг чинь энэ цолонд хүрэх гэж их юм болно шүү дээ. Улсын зааныг дүүрднэ гэдэг бол ер нь бол маш их чадaltaй байна л гэсэн үг тийм. Тэгсэн чинь нөгөө улсын заан зүгээр бас нэг заан биш заяа. Ногоон шүүс болцсон нэг унтсан юм чинь те. Өвс ногооны шүүс болцсон юм орж ирээд гэсэн чинь. Ахыг нь дүүгүрдэж хайх нь бити хэл те. Миний бэр тэнхэнээс бөхчүүд болно айдаг юм да. За яг миний дүү начин болоорой гэд. Дахимаа өгөөд үнссэн байгаа. Оо яасан гоё. Тэгээ үнссэн чинь нөгөө нэг хадаа хүн юугаач мэдгүй үргэлж нулимсэн туслаад ингээд зогсчихсан гэж байгаа. Тэгээ энэ яриад байгаа энэ хүн чинь бол одоо бас л олонд те энэ заан гэдэг энэ зааны ч авд дийлэн гэдэг юм байхгүй. Ямар сайндад энэ зааны ч авах аврагууд бас олдохгүй хэмжээний тим заан байхгүй. За ингээл 4-5-нд давцсан. Одоо ганцхан даваа. Ганц давчих юм бол улсын начин гэдэг цолонд хүрэх гээд байгаа. Яа, улсын начин гэдэг цол ямар хэцүү вэ гэдгийг эндээс харж штэ. Тий. За ингээд ганц давах. Одоо ингээд 4 давцсан хүн чинь те 5 дахь дээрээ бас юм бодно шүү дээ. Би нэг давчих юм бол заан болчих юм биш те. Гэтэл энэ талд нь бодлого энэ талд нь бодлого хөрх юм. За тэгсэн чинь Монгол улсын арслан чойжил сүрэн гэж байгаа. За энэ хүн нөгөө сумын заан Хадбаатарыг чинь амлаж авч байгаа. Манай ч сумын заан шүү дээ. Тийм шүү дээ. Тий амлаж авч байгаа. Тэгсэн чинь Моя аваргын ахих нь хүүхэд Пүрэвд орж гих залуу Хадбаатар аваргыг Төв аймгийн Ухтаал сайдам сумыг гэж сонсоод гүйж ирж ийн гинэ. Тэнгуудлаа тасгалжуулж байгаа. Нутгийнх нь юм шиг байна. Тэгээд тасгалжуулаад барилдаанд нь зөвлөгөө өгөхдөө чи болж өгвөл элэг бүснийх нь барьцыг олоод аваа. Тэгээд чойжи арслан барьцгүй цогтын штэ гэж. Тэгвэл нөгөө барьцгүй байх юм бол тав гэж хавраад ч юм уу те. Инг чинь энэ барилдаанаас нь зайлсхий. Болж өгвөл элэг бүсний барьцаас нь бариад аваа гэж зөвлөж байгаа байхгүй. За ингээд нөгөө зааврын дагуу манай хүн гараад арслантай барилдахал өөрөө л зогсгосон. Тэгсэн чинь зогсон гутал ерөөсөө элэг бүрцний барьц ингээд олоод авах гал ингэжсэн чил тас идэл хавирж ийн гэнэ нөгөөд нь амар барьцгүй хавирдаг. Тэгэл өстө тэн дээр нь нэг угаас эн чинь энэ хүний бархан мэх энэ дээр нь өстө бүр унар тусан байран арай ч юм аа өстө тогтсон гэж. Тэгэл энэ том энэ юм хүний чинь тав идэл хавирж ийн гэж чинь тэр аслан бол амар аслан байгаа байхгүй. За ингээд нөгөө чойд сүрэн аслан давах гээд манай хүн чи оролдоол энд тэнд нь гараал үзэл баахан хийж гинэ. Яагаад гэвэл энэ цойд сүрэн аслан чи энэ аслан цолондоо багтахаар бүр аврагуудыг айлгадаг ийм амар аслан. Тэгээ энд чинь өстө бүр зөндөө үзээд ингэсэн тухайгаа өөрөө нөгөө нэг сүлд нь тэмдэглэл хөтөлч тэн дээр болгосон байдаг байхгүй. За ингээл цойд сүрэн аслангийн цээж нь цойд сүрэн асланыг барьж авч байгаа цээж нь дорой хийгээд одоо нэг тэнкээгэр л харах гэж үзэж байгаа байхгүй. Тэнкээгэр арай хийж дарсаар агаал бүр дээрээс нь унагасан гэж байгаа. Үнэхээр арга ядаад. Тэгээ засуул нь барилдааныг нь салгаад за арслан унсан гэл босгосон гэж. За ингээд хүү нөгөө сумын заан хүү чинь те залуу бүх Хадбаатар чин чойжил сүрэн арслан давснаар Монгол улсын начин цолонд хүрч байгаа. Тэгсэн чинь чойжил сүрэн арслан тэгсэн гинэ. Би том санжаа улаан эрдэнэ чинь улаан эрдэнэ очир гээд Бярта бөхчүүдтэй барилдаж болоод л байд юм та. Сая барилдсан энэ сайрах хөлтөө хөө штэ те. Эн чинь харин өстө хүн байтга адуус чиг ойгүй Бяртаан байна гэдэг. Яа харахгүй энэ чойжил сүрэн арслангийн хувьд бол өөрөө үнэхээр тэнхээ те. Энэ үнтэй чинь манай энэ төвдөн дөрж аваад гэдэг чинь те. Тэрний тэнхээг үлстэй бүр ярилдаггүй штэ гэдэг ийм тэнхээтэй бүх байхгүй. Тэгсэн чинь энэ тэнхээтэй бүхий нөгөө залуу бөгч унгааж ин гинэ. За ингээд 5 давцсан. За тэгээ 6-гийн даваандаа бол одоо даян авраг цэрэнд өвдөг шороодож байгаа. За тэгээ түүний анхны наадан бол одоо ингээд зээрэнцэг шидэлтээр спортын мастер авчиж байгаа. Бөөрөнцөг түтгэлтээр улсын рекорд эвдэж байгаа. Мөн дээрэс нь үндэсний бөхөөрөө бүгд найрамд Монгол ард улсын начин цаг хэмээх солыг хүртэж байгаа. Өстой азтай одтой сайхан наадсан жил байгаа анхны наад. За түүнээс хойших наадмуудыг би богинохон дурсан явчих. 73 онд бол 5 давсан. Тэгээ өсөх идэр начин болж байна те. Чимэг нэмж байгаа. 74 онд болохоор 23 нас хүрсэн байхдаа тунчиг онцгой их барьтай жил байсан. Тэр өөрөө ярихдаа бүх юм жижигхэн харагдал те. Бүхэл одоо ямар ч бүхтэд хаарсан те. Бариад аваа дийлч юм шиг бодогдоол ийм байсан. За ингээд наадмын бэлтгэлийг мөнхөд аврагтаа хандгаатад хийсэн баг. Тэгээ моё авраг түүнийг болохоор за нэг манай моё аврагч тоо гаргадаг та нэг боддог та те. За хадаа чи ингээд 3-ын даваа гэжтэй те. 3-ын даваанд л ер нь эвтэйхэн гарчих юм бол угаасаа доторхоо үзүүр төгнө хөрчин доторхоо. Тэгээ 3-ын даваанд л үлдэх юм шүү энэ гэсэн тиймэрхүү юм ярьсан байгаа мөхөд авраг. Тэгсэн чи манай хүн ч нөгөө бяр намтагдсан бүр ингээд ингэдсэн. Тэгээд нөгөө үгийг нэх оошоогүй баг. Тэгэл наадан болдгоороо болж манай хүн 1-2-ын даваан дээр ачидгаараа ачаад 3-ын даваан дээр гарч ирээл. Тэгсэн чи 3-ын даваан дээр ам авах гэсэн чинь
нөгөө нэг одоо оноолт тааруулдаг тэг амын өгдөг энэ шүүгч нар ингээд зогсож байна гэсэн чинь очингуутлаа манай харсан чинь цэрэг голдуу бөхчүүд үлдсэн байна гинэ. Гэсэн чинь манай цэрэгүүдээс авахгүй байна. Тэгээд цэргийн хүн болохоор би одоо цэрэг аваад хаяад яах вэ те гиснэ. Өөр хэн байна гэдгсэн чинь Архангаан Шижээ байна. Дорн говийн бүдүүн од сүрэн хоёр л байна да. Үлдснээс гэсэн чинь Баянмөнх авраг урд нь хэлжсэн гинэ. Шижээг бити аваарай гэд урд нь хэлжсэн. Тэгэн гутал нь за зүгээр шижээг нь авахгүй од сүрэнгийг авъя гэдэг. 3-5 дээр тэгсэн гэсэн. Тэгээ од сүрэнг аваад нөгөөт нь одоо нөгөө бүдүүн гэдэг чинь тэгээ бүдүүн од сүрэн гэдэг чинь. Тэгсэн нөгөөтгөө аваад 3-5 дээр гарчин гутал дүүгүрт гээд ингээд яаснаа тулгуур хөл дээр нөгөөтг нь мордцсон гинэ. Тэгээ манай унчиж байгаа хөл модоо шүү дээ. Тэгээ мордцсон ч байхгүй тэрэндээ давагдаад так унчиж байгаа байхгүй. Муу яаваргыг нэрээ. Тий. Ингээд лиз бүр маш сайн хийж байгаа шүү. 3-5 дээр манай унчиж байгаа. За энэ дээр ч удаа харамсаж байгаа шүү. За болдгүй юм байна шүү те. Хэдий тинкэтэй бертаа байж болно бас юм үдчих учиртай юм байна шүү ойлгоцсон. За ингээд 75 онд өсгөд төр начин маань улсын баяр наадамда барилдаад 5 даваад Увс аймгийн харьяат тухайн үед начин цалтай байсан Мөнгөн Арсланг. Тэгээ 6-гийн даваанд болохоор Говь Алтан Цэрэн даш начинтай тунж барилдаад 7-гийн даваанд болохоор Өвөрхангай аймгийн харьяат бас тухайн үеийн улсын начин цалтай байсан Долгор сүрэн заант барилдаад ингээд бүгд найрамдах Монгол Ард улсын заан цолыг авч байгаа. За энэ үед болохоор Долгор сүрэн зааны хувьд болохоор одоо нөгөө сая хэллээ шүү дээ улсын начин гэдэг солтой байсан. За ингээд 7-гийн даваан дээр Долгор сүрэн заан начныг даваад заан болсон байх нь. За мэдээж Долгор сүрэн заан гэдгийг манайхан мэдэх хүмүүс нь мэдэх баха. Мэдхгүй залуучууд байх юм бол одоо манай Сумын Азар аврах тий. Сумын Азар аврах болгон Асшуур аврах юм байна. Аав нь шүү дээ энэ хүн чинь тий. За ингээд 8-ын даваан дээр Дархан аврах Хорлоогийн Баянмөнхөд таарад өвдөг шороодж байгаа. За энэ үе бол яа харахгүй тэр одоо нөгөө Баянмөнх аврах, Мөнхөд аврах гэдэг юм бүр эд байсан үе. Тэгээ манай хүн чинь 20 идэх настай хүүл ингэж очиж байгаа байхгүй одоогоор бол. За ингээд аг омгоор үнэхээр дийлж явсан, онцч явсан, бадарчж явсан. Ингэж явж байгаа одоо фактлан гэх юм уу те фактлан гэдэг чинь манайх ингэдэг. Тэгээд иймэрхүү үйл явдлууд амьдралд нь тохиолдож эхэлсэн байдаг. 75 оны 8 дугаар сарын 29-нд за яг нэг жоохон согтуургаж явж байгаа гэж байгаа. Нэг юм хэрэгт холбогдоод тэгээ эн чинь бас нөгөө холбогдсон хэрэг нь болохоор анхныхан шүү дээ эн чинь. Авдар Герман Пив 10-аад жил архи уучаад гадаадын хүний дархан эрхэнд санаатаагаар халтсан гэдэг гэж нэг тийм юм болсон юм билээ. Тэгээд 1 жил 6 сарын ял аваад зүүн хараагийн бирлэгт очсон юм байна. Тэгээд жирийн тэглэмтэй хорих газар ял идэлж исэн. Тэгээд яг намын нам засгийн өршөөлөд 76 оны 4 сарын 20-нд одоо гарч ирээд. Тэгээд гол нь шүү дээ. Сая ингээд наадам гэж ингэж ид явж явах үе дээр алдчихлаа шүү дээ. Ингээд одоо аавынд болсон байх нь. Аавынд ороод хэсэг хугацаанд сууж агаад гарч ирээд нэг хэсэг имчилүүлж ирсэн аа. Наадам руу дахиад барилж байгаа байхгүй. Шууд. Гэтэл нөгөө бөхчүүд маань тэнхээтэй байнгын бэлтгэлтэй ингээд байгаа даа. Гэсэн чинь манай хүн ийм их асуудал ингэж явж гарч ирсэн. Нэгээс гарч ирээл гол нь юу байсан байгаа. Наадмаас өмнө хувьсгалт намын 18 дугаар их хурлын төлөөлөгчдөд зориулсан барилдаан одоо болж л те. Одоо нөгөө нэг манай юу цагаан сарын барилдаан гэдэг шиг барилдаан болдог шүү дээ. Ингээ барилдсан байна. Тэгсэн чинь Мөнхөд аврах, Баянмөнх аврах, Цэрэн тогтох аврах, Мөнгөн бас одоо гэх юм бэ аврах гэдэг шүү дээ. Энэ хүмүүс барилж исэн тийм наадман дээр манай хүн чинь аавын сууж байгаад гарч ирээд имлэг жоохон имслүүлэн гутлаа. Тэр барилдаанд орж ирэн гутлаа. Ийм том бөхчүүдийг бүгднгийн дараалж хаян гутлаа төрүүлээ гараад ирж байгаа байхгүй бүр. Тэгээд нөгөө нэг тэнд байж байгаад ядарсан те ингэсэн тэгсэн гэдэг юм чинь бүр ингээ гарч ирээд ингэж байгаа юм бүр. Тэгэхээр манай хүнсэн тэнд бас бэлтгэл таслаагүй байх нь. Тийм шүү. Тэгээ гарч ирээд тэнд чинь бүр жинхэнэ байгаа Баянмөнх аваргыг, Мөнхөд аваргыг, Цэрэн тогтох аваргыг энэ гурван том аваргыг чинь дараалж хаяад одоо мөнгөн аслан маслан хаяад те төрүүлчихэж байгаа. За ингээ 76 оны наадам руу орж ирэх болж байгаа. Энэ хүний амьдрал бүр ийм. Гэхдээ бүр ийм бүр цаанаасаа бүр ийм байгааз. Ингээ 76 оны наадамд орж ирсэн чинь энэ наадмын талаар яг нөгөө Хадбаатар аваргын барилдааныхын талаар Хадбаатар аваргын багш нь бас дурсан байдیں۔ За яг 76 оны наадмын бэлтгэлийг сонгонд очиж хийсэн байгаа. Тэг 23 дугаар ангийн хажууд Бээжин авраг, Чойжил сүрэн, за Жамц, Хадбаатар, мөн Ганбаатар гэдэг. Энэ хүмүүс нийтдээ 25 хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн юм байл да наадмын бэлтгэлийг. Гэсэн чинь нөгөө Хадбаатар чин гарч ирээд бэлтгэл хийснээр багш нь дурсахтаа хадаа маань ерөөсөө нэг дүүг үрддэг. Тэгээд өлгөж хавирдаг мэхийг бүр тархан мэх болтлоо тийм бэлдсэн байсан. Хурдан нэмэгдээд урдныхаас илүү хурдан болцсон. Зан нь ингээд урдныхаа бодох юм бол айгүй тайван юм сайхан харилцаатай тийм зам болцсон байсан. Хүн авч шидэл ер нь тэрнтэй барилдах хүн аргагүй олдохгүй болцсон. Бүр тийм бүр ид болцсон. За ингээд 76 оны наадамд орж ирж байгаа байхгүй. 5-ын даваанд од сүрэн начин. 1 2 3 4 бол асуудалгүй. 5-ын даваанд од сүрэн начин. 6-гийн даваанд шинээр начны болцол хангасан Булган аймгийн Сайхан сумын харьяат Ишторжийн найданг. 7-гийн даваанд тэр үед начин байсан Мөнгөн.
8-ын даваанд шинээр заан бол золны болол хангасан байсан од сүрэн долгон сүрэнг. 9-ийн даваанд болохоор давгсүрэн асланг. Гэт бүгднгийн даваад тэр жил бол ингээд дийл хүн байхгүй буюу төрүүлээд улсын аслан цолыг авч байгаа байхгүй. Амьдрал нь ингэж ингэсэн ч гэсэндээ энэ хүү бидний мэдх тэр хүү байсаар л байгаа байхгүй. Ингээд 78 оны наадам дээр бас 1 2 3 4 5 гээд 5-ын даваан дээр Арангаан аймгийн 30 сүрэнг даваад одоо нэг Батсуур гэдэг чимэг те 6-гийн даваанд Ховд аймгийн хараад Мягмар начинг бас амлаад гэхдээ тэнд унтсан юм билээ. 79-ийн наадамд 5-ын даваанд энэ Сэрэтрийг 6-гийн наадамд Баатрийг 7-гийн наадамд даваанд Дөвчин 8-ын даваанд нь Жигжидийн мөнхөд аврахыг даваад сод чимэг буюу сод чимэг гэсэн нэртэй тод сонин гэж. Тод сонин гэдэг аслан одоо нэг чимэг нэмж байгаа. Тэгээ баян мөнх аваргад унаад анх удаага үзүүрлж байгаа юм тэнд. За тэгээд үүний дараа тамирчин хүний яг одоо бүр жинхэнэ бүхий хонш тэр аслан тийм аслан болцсон ингэсэн маш их юм одоо тамирчны хувьд чинь энэ насууд их чухал л та. Яг бүр эд байгаа энэ дөнгөж 29 30 31 насууд дээр буюу 1980 81 82 оны үеүүдэд дахиад асуудалд оролцолтоод ингээд бас аавынд очсон байдаг. Тэгээ энийг нь болохоор одоо манай бөхчүүч хэлдэг. Яа харахгүй уул нь сайн нас шүү дээ. Амжилт гаргадаг нас шүү дээ. Энэ наадам дээр харамсалтайгаар тэмнүүд бол барилдаж чадаагүй. Тэгээд тэндээсээ гарч ирж байгаа. Дахиад завсар гарч ирж байгаа. Ингээд 83 оны наадамд орж ирж байгаа байхгүй. Тэгээ 3-ын даваанд алдар нийгэмлэгийн инх чаргалан, 4-ийн даваанд нь өндөр доржиг, 5-ын даваанд нь Төв аймгийн аслан Алтан гацыг, 6-гийн даваанд Гочоо сүрэн зааныг, 7-гийн даваанд Зэвгийн Дөвчин начныг, 8-ийн даваанд Жигжидийн мөнхөд аваргыг даваад Чин зоригт гэдэг чимэг аваад 9-ийн даваанд нь Цэрэн тогтох аврагтаа таарад тэн дээр орж ирээд үзүүрлж байгаа, унчиж байгаа. Энэ хүний бүр гайхамшиг байхгүй. Энийн учраас мөн ард түмэн хайртай байдаг байхгүй. За ингээд 84 онд 33 настай Хадбаатар Асланг 5-ын даваанд одоо Гамболд начин 7-гийн даваа хүртэл Тулгаа начин давж Бууршгүй чимэгт гэдэг аслангаа нэмж явж хагаад мөнхөд асланд 8-ын даваанд унж байгаа. За 85 онд ч бас ялгаа авахгүй ингэж барилдаанд явж хагаад одоо 9-ийн даваа хүртэл 85 онд 9-ийн даваа хүртэл барилж явж хагаад бараг төрүүллээ дээ гэж идэл 9-ийн даваан дээр залуу начин Бандийн Ганбаатар гэж начин үзүү төрөн дээр гараад ирсэн. Нөгөө талаас манай Арслан гараад ирсэн. Тэгээд ингэж явж хагаад пад одоо санаандгүй болгоомжгүй гинэн байдлаас болоод энд унтсан байгаа. Ингээд бүр 3 дахь үзүүлж байгаа. За ингээд 86 оны барилдаанд наадам дээр 35 наснда одоо бүх хийн гарцсан, бүх одоо юмд харагдсан, бүх ингээд сайхан суух юмуд нь суудсан. Одоо юу гэдэг чинь те 35 нас гэдэг чинь бас арай нэг өмнөх үед бодох юм арай тогтцсон. 3 удаа зүрэлцсэн, 1 удаа төрүүлсэн юм аслан байх нь шүү дээ. За ингээд гарч ирлээ. 86 оны барилдаан дээр үнэхээр нэгт барилдаж байгаа. 3-ын даваан дээр Чанарам начин, 4-ийн даваанд нь Аймгийн аслан Батдорчиг, 5-ын даваанд нь Аслан Бадарчиг, 6-гийн даваанд нь Өвөрхангай аймгийн Дамдан базар начин, 7-гийн даваанд нь Ишхэн зааныг угаагаад, 8-ийн даваанд нь Арслан нөгөө нэг Аслан Мөнгөн Аслан гэдэг чинь Мөнгөн Аслан угаагаад, 9-ийн даваанд нь өмнөх жилийн нөгөө нэг төрүүлсэн, тэрний өмнөх жил төрүүлсэн буюу Цэрэн тогтох гэж агуу авраг байгаа. Цэрэн тогтох аврагтайгаа тунч үзүүлдгөөнд барилдаж хагаад даваад улсын авраг цолыг анх барилдаж эхэлснээс анх төрүүлж эхэлснээс хойш 10 жилийн дараа хүртэж байгаа. Арслан авчаад 10 жилийн дараа авраг болж байгаа. Тий. Тэгэхээр тэр 10 жилийн хугацаанд нөгөө нэг унж болсон байна, орж ирээд үзүүлсэн байна, унж болсон байна гэх хэмжил ингэж явсаар хагаад 10 жилийн дараа анх төрүүлснээс хойш 10 жилийн дараа орж ирээд улсын авраг шүү. Энэ хүн улсын авраг цолтой байх ёстой шүү гэдгээ орж ирээд баталсан байх нь байна. За ер нь бол түүний бүхийн замлалыг бол улсын баяр наадамд 14 жил зодголсон гэдэг. 2 төрүүлсэн, 3 үзүүлсэн, 6 удаа одоо өсөх хэдэр гэдэг шөвгөрсөн буюу те нөгөө цолоо чимэг нэмсэн. Түүний солыг бол өсөх хэдэр, чин зоригт, бат суурт, хуц хэдэр, тод сонин, чин зоригт за бууршгүй хүчит саруул сайжрах гэсэн юм чимгүүдтэй одоо арслан тэгээд ингээд авраг гэдэг. За яг алдаж оноод ингэж явсан ч гэсэндээ ер нь бол түүний хувьд үнэхээр монголчуудаа, монгол түмэндээ хайрлагдаж үлдсэн. Түүний энэ хүүхэд гинэн ийм байдлууд гэсэндээ магадгүй тэр алдаж онох, нөхрийгөө өмгөөрөх те нөхрийнхөө өмнөөс энэ зүйлсийг нь хүлээх гэдэг ч юм уу. Энэ болгоно нь бас нөлөөлсөн гэж зарим хүмүүс ч гэсэндээ ярьдаг. Энэ сайхан авраг маань ямарч байсан. Ийм амьдралыг туулсан байх нь байна. Өөрөө монгол бүхийн хуудсан нэрээ үлдээнэ гэдэг чинь юу вэ гэдгийг бид нар энэ нэвтрүүлгийг хийх тусмаа л мэдрээд байгаа. За ингээд 1993 оны наадмын дараа төрсөн нутаг болох Төв аймгийн байгуулагдсаны 70 жилийн хойно наадамда урилгаар очиж оролцоход
Одоо манайхан бүгд л тэр одоо үзэгдлийг харсан л байдаг баг. Одоо нөгөө яг наадамд очиод нутгийнхаа наадамд очиод гарч ижсэн хүнээр төшүүлээд гарч ирж ийсэн. Би энэ айгүй тааруу байгаа. Тэр дүрс бол одоо телевизээр манай үзэгчид бүгдээрээ үзсэн байх. Тэгээд яг тэр телевизээр гарч ирээд ингэснээсээ нэг хэдхэн хоногийн дараа 2-3 хоногийн дараа ч үлээ 1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 42хан наснда ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн байдаг. За тэгээд үнэхээр Монгол түмний маань хайртай халахын ирчүүдийн маань бас домог болон яригддаг. Энэ сайхан аврагын талаар Монгол бүхийн гайхамшигт төлөвлөгөө дууссан. Таатай байна. За баярлалаа гэнэ. За баярлалаа. За Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарыг өв соёл уламжлалаа дээдлэгч оюу толгой болон аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors ивент тэтгэлээ нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр замун 83.3 107-ос төлөвний од мөндөр радиогоор хүрлээ. За ганушаа маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэхний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.